За хамтарсан засгийн газар 14 мега төслийг зарласан. 14 мега төслийн 1-р гашуун сухат ганц модын одоо хил холтолтын төмөр зам энэ төсөл маань ирэмлэгдсэн. За сая парламентаар өндөр хувиар Монгол улсын их хурлын гишүүд энэ төслийг батллаа. Тэгээд Монгол улсын засгийн газраа төлөөлж бас нийт парламентын гишүүдтэй чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. За мөн одоо мэтгэлцсэн энэ төслийн ач холбогдлыг илүү нийгэмд ойлгуулсан. Одоо бүхий л одоо оролцогч хэвлэл мэдээллийн салбар за цахим сүлжээнд одоо идэвхтэй оролцсон олон бас одоо иргэдтэй чин сэтгэлээсээ талархаж байгаа энэ дашаанд бас илэрхийлье. За өнөөдөр батлагдсан учраас би манай өрөөнд байдаг энэ газрын зурган дээр яагаад энэ төсөл илүү ач холбогдолтой вэ гэдэг талаар цөөхөн одоо хэдэн зүйлийг тайлбарлая. За гашуун сухатын бомб бол одоо бидний ярьдаг алдарт 5 толгой за оюутлогоо хамгийн одоо ойрхон байрладаг эдийн засгийн бомб. За 90 замын үед бол одоо 1955 онд буюу Монгол улсын засгийн газар бүгд найрамдах талд улсын засгийн газартай одоо 70 жилийн өмнө хийгдсэн анхны бомб. За ингээд өнөөдөр улсын хурал одоо энэ хилцээрийг баталснараа Монгол улсын засгийн газар бүгд найрамдах талд улстай одоо холбогдох 2 дахь ийм одоо бомб буюу экспортын бомбтой одоо бүтэн эрхцөө шийдвэрлсэн ийм одоо түүхэн өдөр юм. За гашуун сухат бол өөрөө 5 толгойтой хамгийн ойрхон. За тийм учраас одоо ялангуяа одоо нүүрсний экспорт за дэсийн экспортын дээр бид нар олон улсад бас өрсөлдөөн ихтэй. За мэдээж одоо дэлхийн одоо томоохон эдийн засаг за гангийн үйлдвэрийн бас томоохон тоглогч одоо цахилгаан автомашины одоо 60-аас дээш хувийг эзэлдэг бүгд найрамдах талд улсын хувьд бол бүгдээрээ л одоо бүтээгдэхүүнээ урт хугацаанд тогтвортой нийлүүлэхийг бол бүх одоо улс зорж идэг. За Оросын холбооны улс, за Австрали улс, за Индонез улс бол одоо манай нүүрсний зах зээл дээр хамтдаа одоо өрсөлддөг юм одоо томоохон тоглогчд гэж үзэж болно. За тийм учраас 5 толгой бол өөрөө одоо коксн нүүрсний нэлээд сайн ордуудын нэг. Тийм учраас гашуун сухаттай маш их ойрхон. За ингээд одоо тэнжээний бомбоос цаашаа далай руу тээвэрлдэг. За мөн одоо энэ бүс нутагт байгаа гангийн үйлдвэрүүдийг одоо хангах ийм боломжтой байдаг гэхээр бол ялцгүй стратегийн үед одоо маш чухал ийм одоо гадар зүүн байрлалтай. За тийм учраас энэ гашуун сухат төмөр зам одоо 2004-5 онд яригдаж ирснээс хойш маш их өнөөдрийг хүртэл маргаан дагуулгдсан. Яг гэвэл эдийн засгийн олон тоглогчид, за геополитикийн олон хүчин зүйл, за мөн одоо 5 толгой одоо хувьцаа хэн эзэмших вэ гэдэг ийм томоохон одоо улс төрийн өрсөлдөөн, бизнесийн өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйлүүд энэ төслийг одоо өнөөдрийг хүртэл бас явуулаагүй юм одоо суурь шалтгаан бол энд байдаг. За өнөөдөр бол харин Монгол улс одоо энэ бүх нөхцөл байдлуудыг даван туулж олон талд байсан одоо гол тоглогчтойгоо хилцээрд орж за бас зарим зүйлүүд дээр бас улс төрийн нэлээд томоохон маргаан дагуулж гэхдээ эцсийн шийдэл бол бид нар одоо бүх намууд парламентын гишүүд хамтдаа бас нийгмээрээ хилцэж одоо энэ том хилцээрээ ингээд амжилттай хийж баталж чадлаа. За яагаад гашуун сухатын энэ бомб маш чухал вэ? 90-ний дараа бол гашуун сухат ганц модын бомб бол одоо ач холбогдлын хувьд 2-дугаарт эрмэлэгддэг. За энэ бомбын бүтээн байгуулалтын ажил эхэлснээр шивээ хүрэн бомбыг бол холбох боломжтой гэдэг юм одоо эрх зүйн орчин нэгдэж байгаа гэж ойлгож байна. За шивээ хүрэн бомб бол өөр арц зүйртэй холбогддог. Энэ бол одоо манай Монгол улсын баруун босоо одоо төмөр замын коридор. За шивээ хүрэн сэхэвэл өөрөө одоо нарийн сухатын бүлэг ордуудын дунд байрладаг ийм бомб гэдгээр стратегийн хувьд бол гашуун сухатын ордтой одоо дүүцгүүц хэмжээний ийм ач холбогдолтой ийм одоо төмөр зам. За энийг бид нар одоо гашуун сухатай адилхан хилцээр хийснээрээ шивээ хөрөнгийн бомб бол одоо 3 дахь ийм одоо түүхэн бомб болж одоо холбогдох ийм боломж бол бас ингээд өнөөдөр нэгдэж байгаа юм. За шивээ хөрөнг холбож чадвал бид нар дараагийн одоо хилцээрд орох бомб бол бичгтийн бомб. За бичгтийн бомб бол өөрөө одоо манай Монгол улсын зүүн босоо коридор буюу одоо 3 улсын коридор. Тэгэхээр бичгтийн бомб одоо 90 цавтай холбогдсноороо одоо энэ бол зүүн босоо коридорыг бүрдүүлнэ.
За ингээд бичгтийн бомбд одоо холбогдох юм хилцээр хийгдснээрээ ач холбогдлын хувьд далааттай холбогдох юм 2 дахь бас юм одоо өрсөлдөөний юм томоохон бомб болох юм одоо давуу талтай. Тийм учраас одоо бичгтийн бомбд холбогдсноороо гашуун сухад бичиг тойрны дундаас өрсөлдөөн үүсэх ийм давуу талтай. За бичигт шивээ хүрэн гашуун сухад холбогдсноороо ханги мандал холбогдох 4 дахь бомб болно. За ханги мандал бол өөрөө гашуун сухад ирээн хоёрын яг дунд нь оршдог. Тийм учраас ирээний ачааллыг замын үд ирээний ачааллыг гашуун сухад ганц модын ачааллыг бас одоо ханги мандлын бомбд бол өөрөө одоо илүү хурцсах юм боломжтой. За энэ 4 бомбд одоо холбогдвол Монгол улсын экспортын за зөвхөн одоо байгаагаар нүүрсэн дээр авч үзэхэд бол 160 сая тонноос дээш болно. За энэ бол өөрөө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.доллараас дээш гарах. За энэ амжилтаа бид нар хадгалаад энэ бомбуудаа нээж чадвал энэ бомбын сэргэлтийн одоо бодлогын хүрээнд 180-аас одоо 200 их найд болж одоо Монгол улсын эдийн засгт хэлэх ийм одоо боломжтой болох юм. Тийм учраас шин сэргэлтийн бодлогын хувьд ч гэсэн бомбын сэргэлт гэдэг бодлого маань өөрөө нэгдүгээр тэрмэлэгжсэн. За 14 мегаваттын хувьд ч гашуун сухатын бомб бол энэ бүх бомбуудын одоо зангилааг тайлах одоо шийдлийн одоо гол түлхүүр ийм одоо олон жилийн асуудал байсан. Тэгээ өнөөдөр шийдэгдэж байгаа туйлын ач холбогдолтой юм аа. За ингэснээрээ бүсчилсэн хөгжил замун одоо экспорт, импорт, замун 3 босоо төв болон одоо баруун болон зүүн босоо 3 транзит коридортой болно. За энэ бол өөрөө бараа тээврийн эргэлтэн дундаас Монгол улс өөрөө одоо зөвхөн нүүрс экспортлох, баялаг экспортлохоос илүүтэйгээр транзит тээврийн коридороос одоо Оросын албаноос бүгд найрамд Хятад ард улсын дунд хачаанаас Монгол улс өөрөө транзит байдлаар ашиг олох эдийн засгийн одоо тээвэр логистикийн юм шинэ одоо салбарыг гаргаж ирж байгаараа туйлын ач холбогдолтой. За мөн одоо энэ гэрээнүүд хийгдснээрээ Монгол улс бол эрчим хүч экспортлох ийм одоо хилцээр хэрэгжиж эхэлнэ. За ингэснээрээ бол өнөөдөр Монгол улсын одоо их хурл бас шилжилтийн үеийн эдийн засгаас одоо өсрөнгөө үеийн эдийн засгийг одоо бий болгох за томоохон хэмжээний одоо ботлнек гэж ярьдаг тийм ээ одоо зангилаа асуудлыг шийдсэн. За 1955 оноос хойш одоо 2 дахь том одоо төмөр замын хилцээрийг шийдэж чадсан ийм түүх өдөр юм аа. Тийм учраас би бас дахин одоо маш халуун мэтгэлцсэн ч гэсэн эцсийн шийдэлтэй одоо бүгдээрээ энэ том төслийн утга агуулгыг ойлгож урт хугацаанд Монгол улсын эдийн засгийг тогтворжуулах за мөн эдийн засаг тогтворцсноор бид нар олон жилийн хугацаанд яриад хийж чадаагүй одоо хүний хөгжил буюу одоо биднэрт шаардлагатай байгаа сургууль цэцэрлэг, эмнэлэг, бид бүтцийн олон асуудлуудыг шийдвэрлэхэд төлбөрийн тэмцэл болон эдийн засгийн хувьд хэдийгээр заримдаа нүүрсний үн, за тэсийн үнээс болж эдийн засаг савладаг ч гэсэн урт хугацааны одоо ийм төслүүдээр одоо хамгаалах ийм эдийн засгийн аюулгүй байдлын талд туйлын чухал одоо ийм шийдлүүд өнөөдөр гарлаа. Ингээд цаашлаад яг ийм одоо хурдаараа за ийм эрч хүчтэй явбал Монгол улс хэдийгээр дэлхийд одоо тариф болон одоо худалдааны дайнтай холбоотой олон геополитикийн асуудлууд үүсэж байгаа боловч бид энэ бүх зүйлийг одоо ихтгэл төгс даван гарч бид нар Монгол улсын одоо хөгжлийг одоо шин түвшинд гаргах ийм одоо эхлэл цэгийг тавьж чадах ийм шийдвэр гарсан. Тэгээ дахин талархаж байгаа илэрхийлье.